За одоо бид манай монголчуудын хувьд бол хамгийн одоо үндэсний онцлогтой маань холбоотой нэг юм сэдвийг эдийн засгийн хөгжил маш одоо том нөлөө үзүүлж байгаа сэдвээр ярилцъя. Иргэншил ба нүүдлийн соёл. Соёл иргэншил ба нүүдлийн соёл гэсэн. Энэ эдийн засгийн хэлж байна. Монголчууд бол бид их өвөрмөц сартан. Бид бол зүгээр л зарим хүмүүс бол ерөнхийдөө ингээд Монгол бол нэг социалист орн байж байгаа л зах зээлийн эдийн засаг руу шилжиж байгаа. Тоталитар дэглэмээс ардчлаад чөлөөт нийгэм шилжиж байгаа орн гэж төсөөлөд байгаа. Гэтэл яг үнэ хэрэг дээр энэс хамаагүй том, аврах том шилжилт явж байгаа. Бид бол нүүдэлчин хүмүүс байж байгаа. Иргэншсэн, соёл иргэншилж шилжиж байгаа ийм ард том. За энэ шилжилт магадгүй бүр 400-500 жилийн өмнө эхэлсэн баг. Тэр анхны тэр одоо сүм хийдүүд барьж байгуулаад тэгэл нэг ламнар тэнд ингээд нөхгүйгээр суудаг, үйлцэнгүй амьдардаг болоод эхэлсэн юм. Монголын соёл иргэншил, өөрийн үндэсний соёл иргэншил эхэлж байгаа юм да. Тэгээ одоо энэ ч одоо тэр автасаа Эрдэнэзүр хийдийг барьж байгуулах тухай тушаал зарлиг буулгаснаас хойш одоо хэдэн жил болж байгаа? 500-600 жил, 400-500 жил. Тэгээ хамгийн гол нь энэ бид нар ингээд иргэншилж чадахгүй байна л да. Бид нар нүүдэлчин юм хөр одоо лекцийн нүүдэлчин биш. Одоо нүүдэлчин зам дээр гараад машин яаж барьж байгааг л харсан. Мөр унж байгаа юм шиг урагшаагаар юм. Бас нэг зогсно гэж байна уу? Урна гэж байна. Зам дээр явуулгаа. Гарцаар нүүдэлчин байна. Бид хоёр жишээлбэл ингээд буцаагаад малчин болоо хөдөө амьдрах чадахгүй. А тэгвэл хотод яг хотын хүн үү, яг соёлчны иргэншсэн хүн мөн үү гэж харах юм бол их олон юмараа бид нар өөртөө шаардлагатай шалгуурыг хангаж чадахгүй байна л да. Цаг баримтлах одоо тэгээд өөр юу гэдэг их олон юм байна. Иргэншил гэдэг маань бол ер нь хариуцлага өгөх чадварыг л өөрийнхөө өмнө өрөө бусдын өмнө хариуцлага өгөх чадварыг л ойлгох гэсэн үг шүү дээ. Түүнээс гадна иргэншил гэдэг бол хүмүүс ингээд өөрсдөө сайн дураараа зохион байгуулалтанд орох чадвар юм байна. Асуудлаа хамтран шийдвэрлэх чадвар юм байна. Тэгэхээр энэ чинь юу гэсэн үг вэ? Зэрэг иргэншил гэдэг чинь бол хүмүүс өөрсдөө зориулаад өөрсдөө дүрм журм зохиогоо. Тэр дүрм журмөө өөр хоорондоо хэлцэж байгаа батлаад тэгээд тэр дүрм журмынхаа дагуу амьдрахыг хэлээд байгаа юм байна л та. А гэтэл бид чинь бол юм сурцсан гэхээр зэрэг дүрм журмыг бол дээрээс засаг ноён юм уу эсвэл дарга нам засаг боловсруулж гаргаж өгдөг, баталж өгдөг. Тэрийг бид одоо дааж биелүүлдэг гэж бид ойлгоод байна. Жишээд бол замын хөдөлгөөнд нэгэд оролцож байгаа удаан. Гэхдээ суурьшил процесс бол манайд бол үндсэндээ бол 1960-аад оноос л явж байгаа процесс шүү дээ. Яг нь чиний за яг нь ярьж хэлхийн 2 дугаар дайны үеэс за 1940-50-аад оноос явж байгаа процесс. Тэгээ энэ бол нэгдүгээр аюул богино хугацаа. Хоёрдугаар нь ерөнхийдөө статистик юу харуулж байгаа гэхээр эдийн засгийн бүтцээ аваад үзэхэд бол Монголын эдийн засгт хөдөө аж ахуйн эзэлжсэн хувийн жин бол 60-70% байсан үе бий тийм ээ. Одоо 20-р зуунд бол тэгээд дараа нь бид нар чинь хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орн болно гэдэг зорилт төвшүүлээ. Дараа нь аж үйлдвэр хөдөө аж ахуйн орн болно гэж зорилт төвшүүлээд ингээл явсараад өнөөдөр хөдөө аж ахуйн эзэлж байгаа хувийн жин бол 13% л шүү дээ. Монголын эдийн засгийн 13% нь л одоо хөдөө аж ахуй болж байна. За тэрийг дагсан нөгөө нүүдлийн соёл иргэншил 300-аад асуудал марцааг байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө айгүй том тийм зөрчил үүсгэж байгаа. Нэгдүгээрт нь байна тийм ээ. Хөдөө байгаа нь хөдөөгөөрөө байж байгаа. Хотод байгаа нь бас хөдөөгөөрөө байгаа хүмүүс байхгүй юу? Тэр чинь ихэнх нь нөгөө хөдөөнөөс гаралтаа 50 хэдэн онд хот руу орж ирсэн хүмүүс шүү дээ. Яг үнэ юм. Тэр шиг дуусаагүй байгаа тэр үе чинь өсөөгүй байгаа учраас тэр үеийнхэн чинь бас нэг тэр хөдөө сэтгэхгүйгээс одоо урталсалж чадаагүй. Зүгээр хотын генерац гэдэг юм бол одоо нэг 3 дахь генерацнд явж байна. Цэвэр хотод төрсэн төвийг гэх юм бол одоо мань үтийн л биш үү? Тэгээ одоо 3 дахь генерац руу л орж штэ. Бидний хүүхдүүд. Тэгэхээр эн чинь ингээд нэг тийм зөрчил үүсгэж байгаа. Тэгээд ерөнхий чиг хандлага нь бол юм гэхээр бол суурин энэ Евро хотчих процесс бол гарцаагүй юм. А гэхдээ Монгол болгож байгаа зүйл нь бол юм бэ гэхээр бол манай хөдөө аж ахуй, манай мал аж ахуй, за манай өвчтөлийн соёл иргэншил байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яаж бид нар энэ иргэнших процесс буюу энэ одоо энэ хотчих процессыг тэр Монгол уламжлал Монголыг Монгол болгож байгаа юмтайгаа хослуулах вэ гэдэг л асуудал хамгийн том асуудал. Өөрийнхөө соёлын үеийг хадгалж үлдэхээс гадна бас нөгөө нүүдлийн соёлоос өвлөж авсан уламжлалт муу зуршлууд байсан. Тэр ч бас байсан. Жишээлбэл одоо ингэ замын хөдөлгөөнд орцож байгаа улаан гэрлийг бол хориг саад гэж хараад байгаа Монгол хүн. А үүний хэдээр тэр машин тариуж өгөхөөс болчихсон сэргийлж байгаа
хамгаалт шилээ те. Тэгэхээр бидний хувьд ингээд яг үнэхээр яг л тэр генерац 2 3 дахь руу явж байна. Тэгэхээр миний хувьд бол манай аав орж ирсэн 2 дахь үе би хотод төрсөн нэг манай гэр бүл нэг 50 жилийн хотод амьдарч байна. А гэтэл сая энэ дээр нэмээд 90-ад оноос хойш нийгмийн шилжилтийн процессыг дагаад механик шилжилт энэ хотын амын 50 гаруй хувийг нь баг бүрдүүлж ирчихлээ. Одоо тийм сая өмнө байсан 500 мянга дээр нэмээд тэр нь өсөө 5-600 болсон. Нэмээд 5-600 мянга шилжээд ороод ирсэн. А гэтэл тэнд бол хотчих процесс явагдах ялч. Тэгэхээр хотчих процессыг тэр хөдөөх үү эсвэл төлөвшүүлэлтийг оролдох уу гэдэг асуудал бидний өмнө байв. Тэгэхээр хотод орж ирсэн хүн болгон хэрвээ би сая гаруй хүний эрх ашигыг хүндэтгэж энд амьдрын шүү гэдгээ ухамсарлаж чаддаг бол тэгээд өнөхөр болох хотчих процесс явчихж байгаа. Би замаар явахдаа гарцаар гарахдаа энэ хүмүүс энд байгаа зүлэг ногооныг бол гарч болохгүй. Сая гаруй хүний энэ интеграцид би ороод ирлээ шүү гэдгээ Улаанбаатар хотын хилийг давж орж ирэнгүүтээ Дархан хотын хилийг давж орж ирэнгүүтээ өнөхөр ухамсарладаг тэр тогтолцоо хүмүүс суучдаг бол хотчлтын тухай бид ярилцдаг. А гэхдээ харамсалтай нь энэ суухт бол бас асар удаан хугацаа бидэнд хэрэгтэй юм шиг байна. Тийм учраас энэ хотчлтын хот дотор хотын бус сэтгэхүйтэй хүмүүс амьдраад байгаа таны хэлээд байгаа тэр зөрчлийг үүсгэдэг. Би таялтай гоё анекдот ярьж байна. Надад Японы хэлчихсэн. Нэг имээ ингээд зам гарах гэж зогсож байна гинэ. Тэгэл ингээд ухс хийгээл. Тэгээд нэг пианер одоо жижигхэн ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхэд одоо 5 6 дугаар анги ч юм уу хүүхэд урж ирээд. Имээ би танд туслая зам гарахад ч гэсэн чинь ямар сайн миний хүүг имээ туслаад за тэгээ имээ одоо ингээд нохон гэрэл гарах дээр хасаа дээр явъя гэсэн чинь нохон гэрэл гарах юм бол би ч гарч чадна шүү дээ. Ногоон гэрэл гарах юм бол би ч гарч чадна. Улаан гэрэл дээр дэрчих гэдэг. Шинэ дэвсээ хотын соёл байгаа. 1990-ад оны үед бидэнд нэг хичээл зааж исэн Шведийн профессор энэ яг энэ нөгөө төлөвлөлийг сааруулах тэгээд орон нутгийн бие даасан байдлыг хангах тухай асуудлаар хичээл зааж Монгол хэл хичээл зааж исэн. Швед профессор тэгж хошигнж исэн юм л да. Нөгөө яг ажлын тухай нөгөө энэ хууль дүрм журамд захирагддаг тухай асуудал яг ингэ хөндөгдөд. За замын хөдөлгөөний дүрм баримтч мэдэхгүй үндэстэн чи айлгатай тэмцэх юу болов. Яг үнэ. Тэгэхээр одоо тэр манай одоо би яг манай аав дээр минь тохиолдох гэсэн нөгөө болсон явдал. Хот руу орж ирэл ер нь яаж явах тухай хотод байсан хүнээс асуугаад дээр явж байсан. За тэгэхээр чи тэр зам гарахдаа цагаан шугамаар л явна шүү нөхөр минь гэж тэгсэн төв зам дээр тэгсэн аав минь одоо замын голын цагаан шугамыг дагцсан алхаж байгаад тэгээд зам гарч ирсэн гэдэг оногоо. Тэгээд тэгэхээр гарцаар биш нөгөө замын голын заа гэлсэн шугамыг дагах гэдэг. Бусдаар нь машин явж гин гэж бодлоо. Тэгэхээр Монгол хүчин бол өөрийнх нь уламжлалт ахуйд нь бол зам дагж явна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ер нь бол гэрээс гараад орой унаад чигээр явна. Зам томоор уулах юм бол энэ соёл иргэншлийн асуудал л да. Нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншил энийг яаж ослуулах вэ? Энэ дээр ямар шийдэл байж болох вэ? Би бол ямар нэгэн шийдэл байгаа гэдэгт бол эргэлздэг. Шийдэл ухаан энэ ингэж асар түргэн хурдан хөгжиж байгаа тохиолдолд бол энд бол гарцаагүй шийдэл ирнэ. Одоо хөдөөчин бол малдал аж ахуй дээр байж байгаа хүмүүс чинь бол одоо дэдээштэй болчихсон, гаднаа хөргөвчтэй болчихсон, нарны энергиээр ажилтдаг, салхины энергиээр ажилтдаг, цахилгааны их усүртэй болчихсон, телевиз үзэж байгаа төрлийн юмнууд байгаад байгаа интернет холбогдоод эхэлж гисэн. Гэхдээ л энэ бол зүгээр яг дөнгөж нэг өнгөн талын ганцаар өөрчлөлтөд болохоос биш. Үндсэн асуудал бол шийдэж байгаа юм шүү. Тэгээ өнөөдөр бол айгүй том зөрчил үүсэж байгаа байхгүй. 3 Монгол байна гэж. Нэг нь хөдөөгийн Монгол гэдэг Монголч, хотын Монгол гэдэг ч. Тэгээд бас гадаадд сууж байгаа монголчууд гэж бас байна шүү дээ. Тэд чинь бас шал ондоо үнэлэмжтэй болж байгаа гэж байна. Тэгэхээр энэ монголчууд хоорондоо учир начраа олж тэр үнэлэмжүүдэд нэгтгэж явах тэр зүйдийг л бид нар харах хэрэгтэй. Яг эндээс нэг юм асуудал гараад ирж байгаа. Монголын унган өөрийн соёлд энэ даяаршлын глобалчлалын дайсгсан хандлага байна л да. Яг тэгвэл энэ нэг өөрийнх нь нөгөө тэр нарийн нандин хадгалж өгүүлж авах тэр юм руу бол энэ орчин үеийн дэлхийн ертөнцийн хөгжил чинь өөрөө асар төгчтэйгээр ямар ч одоо чөлөө зөвшөөрөл гуйхгүйгээр өөрөө шууд тогтлоод ороод ирж шүү дээ. Яг ийм асуудалтай жишээлбэл 1860-аад оны үед Япончууд тулгарч ирсэн л да. Яг тэр Meiji реформ хийж явах үед те барууны соёлын одоо юуг нь өөрийн болгож авах вэ? Өөрийнхөө соёлын одоо
юуг үнцэнтэй зүйл гэж хадгалж авч үлдэх байна. Монголчуудын хувьд бол өнөөдөр яг тийм асуудал. Манайх болохоор харамсалтай би жижиг Япон бол том. Хэдэн одоо 100 хэдэн сая хүнтэй. Гэтэл манайх 150 сая. Манайх 3 сая хүнтэй мөртлөө ямар ч хаалт тавихгүй байгаа. Тэгээд хүмүүс нь ерөөсөө тэр гадны соёлыг ямар ч үйл цензургүйгээр үндэсний тэр соёл дархлаагаа хамгаалах юмгүйгээр байгаа нь бол миний бас тийм сайн зүйл биш л гэж бодож байна.